Чи бандуу эсвэл эр хүн үү? Эр хүн байхын тулд хэд хэдэн хүнд шалгуур бий. Үүнд нас ямар ч хамаагүй. Эрэгтэй хүүхдээс эр хүн болно гэдэг хэцүү гэвч орчин үеийн нийгэм үүнийг улам л хэцүү болгосоор. Нийгэм хөвгүүдийг багаас нь эмэгтэйлэг болгож байна. Магадгүй чи ч гэсэн тархиа уулгасан байх боломжтой. Бодоод үз. Чамайг хүүхэд байхаас ахуулаад чиний эрэгтэйлэг байдлыг тэд үгүйсгэж эхэлсэн. Ихэнх багш нар чинь эмэгтэй байсан. Чи яг л охин шиг дуулууртай бие авч чадахгүй бол чи муу хүүхэд. Эрэгтэй хүүхэд бол өрсөлдөгч, ирч хүчтэй, шалгуур сорилтыг эрэлхийлэгч байдаг. Энэ нь эр хүнд байлдан дагуулахар заяагдсан гол шин чанар. Өнөөдрөөс эхлээд энэ тархи угаалтаас амжилттай гайх замыг чинь би чиглүүлж өгнө. Охид өсөж физиологийн төлөвшлийн үр дүнд эмэгтэй хүн болдог. Харин хөвгүүд шалгуурыг давах ёстой. Хэрв чи үүрэг хариуцлага асар их ачааг нуруундаа үүрэхгүй л бол чи энэ дэлхийд хэрэгцээгүй доод давхаргуулж үнэлэгдэнэ. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бол дэлхий түүнийг алмаз мэт үнэлэх болно. Эр хүний хувьд чи үн цэнийг хөдөлмөрийн үндсэн дээр бүтээн. Үнэн дээр энэ нь бидэнд давуу боломж олгож байна. Энэ нь чи хинч байсан чи өөрийнхөө үн цэнийг бүтээх боломжтой гэсэн үг. Хүндэлж явдаг хүнийхээ талаар бодоод үз. Ямар шалтгаанаар асуудлыг шийдвэрлэх чадвар, эр зориг, хүч шатал, сахилга бат, эсвэл манлайлал эрэгтэй хүүхдийг эр хүн болгодог үндсэн зарчмуудыг авч үзье. Нэгдүгээрт хариуцлага. Хөвгүүд өөрсдийн хийхийг хүссэн эсвэл хиймээр санагдсан зүйлсийг хийдэг. Үр дүнд нь бусдыг буруутгадаг. Хариуцлагыг хүлээн авахын оронд тэд асуудлуудыг тоочдог. Мөн өөрсдийгөө хохирогч мэтээр төсөөлдөг. Эр хүн үргэлж хий нэгэн хариуцлагыг үүргэх ёстойг ойлгодог. Бид ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгааллахгүйгээр өөрсдийн оюун ухааны хохирогчд хариуцлагыг хүлээн авснаар чи өөрийн асуудлуудыг шийдвэрлэж өөрийн амьдралын удирдлагыг гартаа авна гэсэн. 2. Ярихын оронд хийх. Том ярьдаг найзууд бид бүгдэд байгаа. Хэдэн охинтой унтсан, хэдэн төгрөг хоримтлуулсан. Бас тэдний гудамжинд тулалдах чадвар. Тэдэнд Instagram-ын гайхалтай сторинууд байдаг. Гэвч энэ бол зүгээр л яриа. Харин эсрэгээр эмэгтэй хүний хүсэмжт эр хүн эсвэл санхүүгийн үд эрхчлүүд чадварлаг тамирчин болохын тулд хүч хөдөлмөр шаарддаг. Хөвгүүд үүнийг амар аргаар олох боломжийг хайдаг, эрэлхийлдэг. Харин эр хүн үүнд цаг хугацаа, сахилга бат, оюун ухаан шаардлагатай мэддэг. Эр хүн үг биш, үйлдэлээрээ өөрийгөө илэрхийлдэг. Амаа хизээ хамхихаа мэддэг. Хизээ толгоогоо бүх илгэж чимээгүй орчинд ямар ч шалтгаан тооцлгүй ажил хэрэгээ явуулахыг мэддэг. 3. Энэ бол хамгийн чухал хэсэг. Видео тоглоомоос татгалз мөн гар хангалга. Видео тоглоом үнэхээр хөгжилтэй. Гэвч энэ нь эрэгтэй хүүхдийн төсөөлөлд тааруулж зохион бүтээгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад хөвгүүд болон зарим эрчүүд видео тоглоомд донтдог вэ? Өрсөлдөө, тэмцээ, зэрэгдэв, даалгавар. Ерөнхий видео тоглоомын борлуулалтын стратеги нь эр хүний төрөлхийн шин чанар буюу хуурмаг төсөөллийн ертөнц байдаг. Улааны ертөнцид өөрийгөө алдвал бодит ертөнцид ч мөн өөрийнхөө байр суурийг хийсгэж болно. Өөр нэг хурамч ертөнцид өөрийгөө алдах хувилбар нь pornograph буюу гар хангалга. Чиний үзэж үзвэл бол чиний огт хүрч мэдрээгүй эсрэг хүснүүд болон эрх хүснүүд.
Энэ нь зөвхөн бэлгийн сулрал руу хөтлөдөг. 4-р сэтгэл зүгээ удирд. Хөвгүүд өөрсдөд мэдрэгдсэн сэтгэл хөдлөлөө гаргадаг. Харин эр хүн хийх ёстой зүйлээ л хийдэг. Ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр. Бид эрэгтэй хүнийг сэтгэл хөдлөлөө ил гаргахыг шаарддаг нийгэмд амьдарч байна. Нийгэм биднийг өөрсдийн зүрх сэтгэлийг сонсож сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг шаарддаг. Эр хүнлэг, уужуу байдал одоогийн нийгэмд дүгнэсгэр, токсик. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлийг өөрөөр илэрхийлнэ. Чи эмэгтэй хүнд сэтгэл хөдлөлөө ил гаргахыг санал болговол тэд бүгдийг ярьж бас ойлж магадгүй. Гэвч эр хүнд үннийг дарагдуулахаа болоод өөрсдийн мэдэрч байгаагаа ил гарга гэвэл тэд үнэхээр хэрцгий болж хувирдаг. Магадгүй замын хөдөлгөөний төвчрэлд тэд хэн нэгэн лөө дайрч болзошгүй. Учир нь тэд сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна. Удирдахын оронд. Энэ нь чамайг үргэлж сэтгэл хөдлөлөө дотроо түгж гэсэн үг биш юм. Магадгүй дотны найз, бэлтгэлийн хамтрагчтайгаа ярилцах, хоббигоо хөгжүүлэх, эсвэл дасгал хөдөлгөөн хийх зэргээр үүнийг зөвөр удирдах болох юм. Хамгийн нэгдүгээр чи үүнийг нөхцөл байдлаас тусдан объектив шин чанар талаас нь харж үзэх хэрэгтэй. Ихэнхдээ энэ нь гарч болох муу үр дагаврыг бодвол жижигхэн сахилга бутын шин чанартай асуудал байж таардаг. Хүчрхэг эр хүн өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн дүүрэн удирдах байдлыг гарт авдаг байх. Сэтгэл хөдлөл нь муу зүйл биш ээ. Сэтгэл хөдлөлтөө удирдах нь муу үр дагаврыг үүсгэх боломжтой. Олон аавын хөвгүүд өөрсдийнхөө уур хилэнг удирдахын тулд тулааны спортоор хичээлж эхэлсэн байдаг. Энэ нь тэдний хувьд ирээдүйд амжилттай тамирчин болох эхлэлийг тавьж байдаг. Сэтгэл хөдлөлөө бүтээлч байдлаар ашиглаж байгаагийн тод жишээ юм. Энэ мэдээллүүдийн тусламжтайгаар чи эр хүнийг ямар өндөр оюуны потенциалтай гэдгийг ойлгох болно. Дараагийн дугаараар уулзцгаая. Like and subscribe.